За хөрхүүртний их компани бол 2025 оны 5 сарын 6-ны өдрийн Ад ороо 634 гээд нийслэлийн засаг дарганы захирамжаар Шингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны 6 дугаар байрыг дахин төлөвлөх одоо эрх олж авсан. Үүнийхээ дагуу Улаанбаатар орон сууцчлалт компаниас батламжлагдаад за одоо бол хотын суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль заасны дагуу төслийн бэлтгэл үе шатанд явж байгаа. За бэлтгэл үе шатанд яаж юм гэхээр төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс бол одоо холбогдох зураг төслүүдэд батлуулаад за оршин суугч айлуудтайгаа гэрээ хэлцлээ хийгээд өөрөөр хэлбэл нөгөө 2 талт 3 талт гэрээнүүдэд байгуулад за ингээд одоо геодез зураг зүйн гэх мэт ингээд бэлтгэл төсөлд хэрэг шаардлагадах бэлтгэл бүхий л одоо бичиг баримтын ажлуудаа бүгдийг нь бол одоо хийгээд явж байгаа. Энэ бол бэлтгэл үе шатныхаа төгсгөлд явж байгаа. За одоо гэрээний явц хэдвэвтэй. Энэ 6 дугаар байр бол нийт 94 айлтай. За 94 айлаас өнөөдрийн байдлаар ер нь бол 48 айл 2 болон 3 талт гэрээг байгуулж байгаа. За энэ нь өөрөөр хэлбэл 94 айлын 50% бид нар гэрээг бол хүргэсэн байна. Үлдсэн 50% тагаа бол одоо гэрээ байгуулах ажил одоо үргэлжлэл явж байгаа гэсэн үг. Ямар нэгэн байдлаар үлдсэн 50% татгалзаж байгаа ч юм уу ийм асуудал байхгүй. За түүний цөөн тооны хэдэн тооны иргэн бол татгалзаж байгаа. Гэхдээ үлдсэн 50% тагаа бид нар гэрээ байгуулах ажлаа бол үргэлжлүүлэл явж байгаа. За энэ 3 талт гэрээ хийсэн иргэдүүдийн дунд хаалга цонхоо авч явж байгаа юм. Кейс гарсан гэсэн талаар ямар арга хэмжээ байна? Энэ бол ингэдэг. Одоо бид нар ингээд 50% тагаа гэрээгээ байгуулсан байж байгаа айлуудаа бид нар төрөөсийн төлбөр энэ барилгыг буулгаад дахин шинээр барилгаа ашиглалтанд оруулах хүртэлх хугацаанд сав бүрийн төрөөсийн төлбөр олгоно. Тийм ээ хуулиараа. За тэгтэл ингээд төрөөсийн төлбөр олгоно гэдэг айлууд маань байраа суллаад нүг авчдаг. За нүүсэн өдрөөс эхлээд төрөөсийн төлбөр аваа гэдэг. Тэгтэл нөгөө айлууд маань яах вэ гэхээр нэгэнт энд бид нар энэ хуучин барилгад энэ цон хаалгаа үлдээж яхаар энийг өөрсдөө авнаа. За одоо туслан лагертаа авч хэрэглэнэ. Хөдөө байдаг одоо мал ачаалтаа авч хэрэглэж гэдэг юм. Зарим хуучин цон хаалгаа зарах юм. Ийм одоо үйлдэлүүдийг гаргадаг. За бид бол үүнээс өрсөлдсөн сэргийлээд айлуудтайгаа 2 болон 3 талт гэрээ байгуулахдаа ийм мэдээлэл өгдөг. Энэ мэдээлэл яах вэ гэхээр та байраа тэдэн сарын тэдний өдөр чөлөөлж өгөрөө. Тэгэхдээ та байраа чөлөөлөхдөө ямар нэгэн байдлаар судлаж буй орон сууцны шал, хаалга, цонх гэх мэт зүйлсийг барилгын үндсэн хилцээсээ салгаж авахыг хориглоно. Хэрвээ та хаалга цонхоо салгаж авах шаардлага үүсвэл энэ барилгыг буулгах үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүл ахуйгаа хангаад манай одоо энэ барилгыг буулгалтын компанитай хамтарч ажиллаж байгаад тэр компанийн хүмүүсээр ажилчдаар авах юм. Эсвэл өөрөө энийг одоо баригад юм авч ороод энэ аюулгүй ажиллагаагаа хангаж ороод энэ хаалга цонхоо тухайн үед нь авч болно гэдэг ийм мэдээллийг бол бид нар гэрээ хийгээд байраа суулгаж байгаа иргэн бүрт өгч байгаа. Өөрөөр хэлбэл өмчлөгч бүрт ийм мэдээлэл өгдөг. Гэтэл иргэн өөрөө яадаг вэ гэхээр миний өөрийн өмчлөлийн хөрөнгө учраас энэ хөрөнгөө би өөрөө яаж захиран зарцуулах вэ? Миний эрхээ гэдэг асуудал байдаг учраас төсөл хэрэгжүүлэгчийн юмд ямар нэгэн байдлаар хязгаар тавих хэрэгтэй байдаггүй. За одоо гэрээ 100% хөрөнгөд цаашдын Ер нь бол энэ дахин төлөлтийн төсөл хэрэгжүүлэх ажиллагаа бол ашиглалтын шаардлага хангахгүй тогтоогдсон орон сууцнуудын дахин төлөлтөнд орж ийн тийм ээ. За ашиглалтын шаардлага хангахгүй байна гэдэг чинь өөрөөр хэлбэл үүнд амьд амтан болоод хүн амьдрах боломжгүй байгаа. За энэ боломжгүй нөхцөл байдлаас эдгээр иргэд оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх. За нүүлгэн шилжүүлээ шинэ орон сууцаар хангаж өгнө тухайн газар дээр нь. За шинэ орон сууцаар хангахдаа одоогийн амьдарч байгаа нөхцөлийг нь дордуулахгүй байх буюу дэрдүүлэх ёстой хуулинд тийм ээ. За тэгэхээр манай одоо төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс одоогоор яаж юм гэхээр бэлтгэл үе шатыг дуусаад хэрэгжүүлэх үе шат руу орно. За энэ нь яг уу гэхээр нийт одоо оршин суугчдаагаа 2 болон 3 талт гэрээгээ байгуулад за ингээд бүх айлуудаа бид нар нүүлгэн шилжүүлээд төрөөсийн байраар нь хангаад ингээд бид нар барилга буулгах ажил болно. За барилга буулгасны дараа яах вэ? Барилга буулгаад бид түүний дараа нөгөө суурин дамын ажил за ингээд доошоо B1 B2 гэсэн зогсоол гэх мэтийн одоо ингээд барилгын үндсэн ажлууд эхэлнэ. За ерөнхийдөө бол бас нөгөө манай Монгол улс чинь цаг агаарын онцгой нөхцөл байдал байдаг. Өөрөлдвөл барилгын яг нөгөө сезоны үйлрэл бол маш цөөхөн сар байдаг. Биднэрт бол энэ бол маш богино хугацаа. Тэгэхээр бид нар эхний ээлжинд тэргүүнд бол 100% одоо энэ оршин суугчдаа гэрээгээ байгуулад түүний дараа барилгын ажиллагаа яарчлал орох ийм төлөвлөгөөтэй л байна. За